За 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн шиний нэгний өглөө Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэг, улсын их хурлын дарга Нэм Осрын учрал, ерөнхий сайд Гомбожвийн Зандан шатар нар азаа буурлуудаа хүндэтгэн амар мэндийг нь айлтхан золголоо. За төрийн ордонд төр нийгмийн зүтгэлтэн алдарт их боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэр, батлан хамгаалах, соёл урлагийн салбарын төлөөлөл болсон 80-аас 95 насны азаа буурлууд хүрэлцэн иржээ. За уламжлал ёсороо 9 ахмад буурлыг хүндэтгэн төрийн өндөрлгүүд золгож байна. Би Баян хангамын үлзий цамын хойшина Баян хангамын ламын гэрнэ Баян зэрэг цамын хүн байгаа юм те. Нас өдөр хэд хүрж байгаа даа? 94 хүрч байна. Шиний нэгний өдөр Сайхан тэгээ аавч юм энэ сайхан төр засгийн буйн гасум сарвал нам төгсөж ингээ сайхан төрийн алба хаашаа гасч ясаа. Өнөөдөр сайхан тэр засгийн маань сайхан буйн үлзий буйн ингээ сайхан хүрж байна гэдэгт өвгөн ах би баярлж байна. Ерөөлөөр сайхан та нөхдөл ийм сайхан олон сайхан залуучуудаа урднаас салж удаан жаргаж ажил үйлсэн сайхан байж алтан шар дамсан өлдөөтэй сайн байх ерөөлийг өргөж даа дэштэйш. Одоо миний амьдрал тохиолдож байгаа бас их том үйл явдал гэж би ингэж ойлгож байгаа. Тий. Төрийнхэн өндөрлгүүдэд одоо их баярлж байна. Тийм юм байна. Миний одоо гаргасан өчүүхэн амжилтыг одоо үнэлж ингэж хүлээн авч байгаа явдалд бол миний гэр бүл ажлын газрынхан одоо тоолын их баяртай байгаа. Энэ жил одоо морин жил гарч байна. Ер нь морин жил гэдэг үл ерөөсөө Монгол улсын түүхэнд бүр эртнээс одоо иш буян хишгэн хайрладаг ийм сайхан жил байгаа юм. Эцэг гисэн үеэс эдүгөө хүртэл монголчуудын маань магнитын баярлал тэмдэглэж ирсэн цагаан сарын шиний нэгний одоо баяр сайхан мөч болж ахмадууд бид бүхнийг Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга, төрийн дээдүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энд л одоо гүн талархлаа илэрхийлье. Ер нь энэ морин жил их хиймэлтэй жил байдаг л да. Тэгээ их сайхан байна. Би тэгээд өр хөвгтийнхээ ажил мэргэжлийнхээ буйныг идэлж сайхан явж байгаа да одоо баярлсан. Миний бас цог хэмээр өвдөрг явах юм байдаг. 100 наслах юм байлгүй дээ би. Тэгэж